За бүгд хамтдаа чимээгүй цаг эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв санхүү гэсэн сэдэв байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь бид таны үгнээс суралцгаар ирлээ. Тэгээ та өнөөдөр өөрийнхөөгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Мөнгө, эд хөрөнгө, баялаг хураах талаар 2000 гаруй ишлэл Библиэлд байдгийг та мэдэх үү? Үнэн дээр 39 сургаалт зөвлөлийн 11 нь энэл сэдвийн талаарх сургаал байдаг. Мөнгийг итгэмжгүйгээр захиран зарцуулах сорилт байх болно гэдгийг Бурхан мэдэж байсан гэж хэлэхэд буруудахгүй л болов. Харамсалтай нь бид мөнгийг маш ихээр хайрлан дээдэлдэг. Ихэнхдээ бид илүү их байсан ч болоосоо гэж хүсэх нь бий. Эд хөрөнгө, их мөнгө мөнхийн талархалтай байдлыг авч ирэх болно гэж боддог хэдий ч үнэн хэрэг дээрээ удахгүй хангагдах шаардлагатай болох зүйлийг төр зуурал хангаж байгаа явдал юм. Яаков 1:17-д Бурхан альва сайн сойрхол ба альва төгс бэлгийг өгөгч бөгөөд хэрэв бид үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх юм бол санхүүгийн талаарх бодол санаа маань өөрчлөгдөх болно. Энэ хэсэгт талархалтай байдлаа өсгөхийн тулд дараах зөвлөгөөг авч үзцгээе. Хаана амьдардаг болох нь том жижигээс үл хамааран бидний ихэнхэд маань амьдрах орон гэр гэж байдаг. Хэмжээ загвараас үл хамааран амьдрах газар болох бэлгийг өгснийхэн төлөө Бурхан талархаарай. Ямар эд хөрөнгөтэй болох нь ихэнхэд маань өмсдөггүй хувцас гэж би ямар ч мэдээллийг олж авах боломжтой ухаалагд хөрөмж дээрээ хөгжим сонсох эсвэл ном унших боломжтой. Гэсэн ч өөртөө байхгүй зүйлээ бид хүссэн хэвээрэл байдаг. Бодол санаагаа шинжлэхэд зориулж цаг гарга. Мөн танд байгаа зүйлийг хангасныхын төлөө Бурхан талархаарай. Бүх зүйл гарын үзүүрт бий. Хэрэв та карант нээгээд цэвэр ус уух эсвэл хоол хүнсээ дэлгүүрээс худалдан авах боломжтой бол дэлхий дээрх ихэнх хүмүүсээс хамаагүй илүүтэйгээр ивээгцэн хүн мөө. Эдгээр давуу байдлын бэлгүүдийн төлөө Бурхан талархаарай. Хэр их мөнгө олдгоос үл хамааран орлогоо бэлэг гэж харах нь ухаалаг зүйл мөн. Бидний амьдралыг хараад үнэхээр гайхалтай амьдрал гэж хэлэх маш олон хүмүүс дэлхий дээр бий. Мөнгийг хайрлахаас чөлөөт амьдралаар амьдрах нь бидэнд илүү сэтгэл хангалуун болоход туслах болно. Мөнгийг хайрлахаас биш, харин мөнгийг ашиглахаар дамжуулан бид үүнийг хийдэг. Илүү их мөнгө эсвэл эд хөрөнгөтэй болох хүслийн үндэс нь юу бидэнд үнэхээр хэрэгтэй болохыг буруу ойлгосноос үүдэлтэй байдаг. Филиппо 4:19-д миний Бурхан алдар дах баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана гэж хэлжээ. Бурхан бидэнд хүссэн бүхнийг маань өгч чадах хэмжээний хэтэрхий их санаа тавьдагч гэсэн биднийг асар их хайрладаг учраас бидний хүслийг бус хэрэгцээг хангадаг. За Библийн ишлэл үргэлжлүүлээд Еврей 13:5-аас байгаа юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө би чамайг хизээж орхихгүй мөн чамайг хаяхгүй гэж альцаа гэж байна. Яаков 1:17 альва сайн сойрхол ба альва төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөгдөх сүудэрч үгүй гэсэн байна. Амен. Тэгээд өнөөдрийн үг та бүхэнтэй үргэлжлүүлэн ярих болтугай. Тэгээд Бурхан ивэг